Биднийг ингэж нойргуудад түргээд байгаа хамгийн одоо том хүчин зүйлсүүд яг юу байна гэхээр доктор Матью зохиолжвол ингээд хяналтгүй хит их кофений хэрэглээг бүр маш их онцолж бичсэн байна. Тэгэхээр энэ кофеин гэдэг энэ бодис нь өөрөө ганцхан кофенд ч бус те зарим төрлийн цайнд тэгээд хар шоколад зарим гих мэт зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүдэд мөн тураах юм бэлтэмлүүдэд эсвэл өвчин намдаагч юмнүүдэд байдаг юм бодис байгаа даахгүй. Тэгэхээр энэ кофеин нөрөө дэлхий дээр газрын тосны араас орох хамгийн их борлуулагддаг таваар гэж байгаа. Мөн кофеин яг үнэндээ дэлхийд хамгийн өргөн тархсан ямар ч хяналтгүйгээр борлогдож хэрэглэгддэг сэтгцэд нөлөөлөх өдөөгч бодис гэж ингэж тодорхойлж бичсэн байгаа байхгүй. Тэгэхээр энэ кофеин бол бүр сэтгцэд нөлөөлөх өдөөгч бодис гэж байна. Кофеин хүний биед ороод 10-аас 14 цагийн дараа сая бүрэн цэвэрлэгдэж дуустдаг бөгөөд илгэнд энэ кофеиныг цэвэрлж гадагшлуулах гэдэг нь нэлээд их ачаал болдог байна. Тэгэхээр нойронд яагаад кофеин хортой нөлөөтэй байдгийг гэхээр кофеин хүний биед ороод энэ тархин дэх мэдрэлийн эсүүдийнх нь хүлээн авагчийг бөглөөд тэгээд энэ аденосын даавар мэдрэлийн эс ширэхгүйдэд хүрхийг нь зогсоогоод блоклчдаг гэсэн. Тэгэхээр ийм учраас бид кофе уугаад сэрэгдэг ямар ч их хэмжээний аденосын цуснд байсан хамаагүй кофеин мэдрэлийн эсийнх нь рецептор гэж ярьдаг те хүлээн авагчийг нь бөглөждөг учраас аденосын биед хэдий хэмжээгээр хуримтлагдсан ч хамаагүй бид түүнийг мэдрэхгүй болдог буюу нойр хүрдэггүй гэсэн. Хамгийн хортой нөлөө нь одоо энэ кофеинд блоклуулсан их хэмжээгээр хуримтлагдсан энэ аденосын нь те кофеины нөлөө арилмагц нөгөө мэдрэлийн эс рүү ингээд хүчтэйгээр бараг дайрдаг гэсэн үг байхгүй. Маш хүчтэйгээр нөлөөлөд мэдрэлийн эсүүдийг аденосын ингээд цочроогоод нойрыг хүргэдэг. Тэгэхээр ийм цочор их хэмжээний аденосын гинт орж ирснээр хүний мэдрэлийн эсийн мэдрэмтгий чанарыг алдагдуулдаг буюу олон дахин ингээд нөгөө хит их кофе уугаад ардаас нь маш их аденосын орж ирээл дахиад кофе уугаад аденосын хэмжээгээр орж ирээд ингээд байн ингээд цохоод ахлаар нөгөө мэдрэлийнх нь рецепторууд нь нойрны дааврыг хүлээн авах чадвар нь буурдаг буюу хүн ингээд нэлээд их аденосын даавар хуримтлуулахаас нааш нойргүй яваад идэг болчдөг гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол ингээд биднийг нойргүйдүүлдэг хамгийн одоо юм түгээмэл хэрэглээнд байгаа хортой нөхцөл байдал ахна.